Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыгээр мэдчилж байна. Бидний арын шин нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За дугарын хамтран ажиллагчаар Од мөндрийн алтан гишүүд болон Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк ивент гэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгооноор та бүхэндээ хүрдэгэ. За студид хөтлөгч Зандаа Урнаа хоёр ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол орон байрны архиталт социалист Монголын түүх гэсэн сэдвээр орхиж байна. За өдрийн мэнд урна. Өдрийн мэнд. За бидний аав ээжийн үеийнхэн ямар нэгэн ажлыг архиар бүтээдэг байсан тухай сонсч байсан уу? Маш их сонсч байсан тий. Тэр яд ямар учиртай юм бол? Харин одоо архин дуртай хүмүүсийг одоо архиар Хахуулцж байна. амархан байсан юм болоо. За гэж боддог байсан. За. Гэтэл яг тийм биш байж. Архи бүр маш хүч чадалтай болсон байсан байна. Энэ түүхийг ярих. Яг зүгээр нэг тий 0.5 одоо арх уул нь тэр чинь мөнгөөр худалдаж авал нэг хямдхан юм байна. Тэгсэн мэт яг тийм их хүч чадалтай байна. Архиар хахуулдаад оронд нь бүр банкны захирлыг штэ. Оронд нь бүр зээл гаргуулж л штэ. Тийм утгагүй болтлоо арх яаж хүчрхэгдсэн бэ те? Хүч чадалтай болсон байх ярих. За арх бол эдэний дээд, архичин бол хүний ядаг. За Монголын анхны албан ёсны архичин Ч өгөөдөө гэдэг. Оо тийм үү. Тийм. Ч өгөөдөө болохоор түүх номд одоо өөрөө тэмдэглэн үлдэх хэмжээний тийм мундаг хүн бас эрэг дөрөв үйлрэлд дураараа тэр одоо арх дарс их сүгнэх эрх ямтай цөөхөн Монголын нэг. Дэлхийд дэлгэнэж малын зоо тэнийхэд л энэ тоогоо тавих нөхцөл бүрддэг учраас Монгол хүн болгон одоо жил тойрон жилийн турш арх зооглох боломжгүй байсан. Тэ? Тэгэхээр 20 дугаар зуунд монголоор дайрсан тэр гадаадын аялагчд үүнийг их гэрхэн анзаарсан баг. За эрт дээр үесэл одоо гэртээ найрлаж одоо орон байранд архитаж ирсэн гэсэн үг шүү дээ. Гэртээ найрлаж ирсэн монголчууд өнөөдөр орон байрны архиталтыг харин эс таашаах болсон маш дэвшилээ. Бол мянган жил бид чинь орон байранд архитаж явлаа шүү дээ. Тэ. Монголчуудын амьдралыг өөрчилсөн нэг цайны замын тэр хаялгаар нь өргөөд буюу одоо Улаанбаатар тий өргөө хотод суурин амьдралыг бүрлдэж эхлэхэд хятад хоолны газар олноор одоо байгуулагдсан ба нэгдсэн. Тэгэхээр хятад хоолны газрыг хятадаар Гуанз гэдэг нь тий Гуанз. Тэгэхээр эдгээр Гуанзанд хоолноос гадна арх зарна. Энэ үед бид буюу монголчууд гадуур хоол идэж үзэж байгаа. Ер нь айл хэсч биш. Эсвэл гэртээ биш. Тэ нэг өөр гуравдагч газар. Ингээ гадуур хоол идэхээс гадна гадуур арх ууж сурж байгаа байхгүй. Хин нэгний гэрт бишээ гэсэн үг. Үйлчлэгээний эн чинь цоо шин салбар гэсэн үг тийм. Тэгэхээр энэ шин салбар дэлгэрэхэд мэдээж шин соёл бас нэвтэрч таараа. Ер нь бол бие биенээ танихгүй хүмүүс нэг зааланд хамт суугаад тус тустай хоолн, тус тустай арх унаа гэдэг бол нүүдэлчин монголчуудын хувьд хачин жигтэй үзэгдлээ. Энэ бол гэхдээ монголчууд болсон нэг шин зүйлд их амархан эдээждэг болохоор гуанзаар үүшлүүлээд тэ үүшлүүс сураад зогсохгүй бүр амьдралынх нь нэг хэсэг болж байсан ба. Тэгэхээр одоо ардын явцгал янз бүрийн кинонд дэр хардаг шүү дээ. Өргөө кинонд дэр гүрж авт арх үг энэ төр гэдэг. Үнгүй арх үг энэ төр гээл тэ. За яг тэр ардын хувьсгал гээчээр нь ер нь бол Монголыг эзэлсэн большевикууд 1929 онд Монголоос гадаадын капитал буюу гадаадын хөрөнгө оруулалтыг шахан зайлуулж эхэлсэн байна большевикууд чинь. Ингээд хятад Гуанз ховорцсон Монголд. Орон зайг нь хоршооллын Гуанз гэдэг юм нөхчөө. Гэхдээ ихэнх нь ардаа нөгөө хятад хөрөнгө оруулалт ч юм тийм л байсан л да. Тиймээс хоолны цэс үйлчлэгээ нь яг л өмнөх шиг л байсан гэсэн үг юм. За ингээ ер нь бүр 1960-аад он гартал Монголын нийтийн хоолны салбар яг тэр маягаараа л явсан ба. Нөгөө л бүр одоо өргөө гэдэг нэртэй байх одоо хятад Гуанзны соёл чинь явсараад 1960-аад онд тулж ирсэн гэсэн үг. Цаана адилхан л нөгөө хоолойд нь адилхан тэр Гуанзанд архи аван тий. Харин 1948 онд улсын барилга трест гэдэг одоо энэ улсын хувийн өмч гэж байсангүй шүү дээ. Улсын барилга трест туул рестораныг ашиглалтанд оруулж одоо нөгөө барилгачдын талбайд байдаг. Тэгэхээр төрийн өмчийн компани гэсэн үг тий. Ингээд энэ бүхний ард монголчуудад арх дарсыг зориултын газарт нь ингээд даруулах давах соёл ингээд сууж байгаа юм л да. Ингээд сайхан. Гол нь тэмд зардаг архины үн болохоор дэлгүүрийнхээс ялаагүй шахам байсан. Ер нь анхандаа. Тийм болохоор
Ер нь гэртээ уух шаардлагагүй монголчууд. Ингээд мянган жил орон гэртээ ууж ирсэн монголчууд чинь ер нь гэртээ уух болчихгүй. Ингээд монголчууд хүн төрөлхтийн дунд нэгэн эртнээс дэлгэрсэн энэ соёлыг өөрөмшүүлж эхэлж байгаа. Орон гэртээ уухгүй. Ингээд нийтийн газар уудаг те. Хүн төрөлхтөн арх ууж эхэлсэн цагаас хойш л ер нь ганцаараа ууж байгааг. Хамт уун, хамт идэж, хамт ярьж, тэ хамт хөөрөлдөж ирсэн. Үнэндээ одоо энэ баар гэдэг нь, тэ одоо энэ уушин газар гэдэг нь согтууруулах хундаа зардаг газар гэхээсээ илүү нийгмийн харилцаа, итгэлцэл, мэдээлэл, сэтгэл хөдлөлийн солилцоо явагддаг орон зай байсаар ирсэн. Үеийн үед. За энэ сонирхолтой өнөөгийн баар гэдгийг бүр язгуур нь 5000 жилийн тэртээ бүр одоогийн Ирак буюу одоо Месопотамид бий болсон. Манай эртний өмнө 2700 оны орчимд өнөөгийн Иракийн Лагаш хотод олон нийт зориулсан уушин газар байсныг археологчид олсон ба. Тэнд хүмүүс шар айргийн маягийн ундаа уун тийм үү. Тэгээд загас гурилтай шүлэдэн. Тэгээд нэг доороо цуглардаг байсан энэ олдроор батлагчгүй. Нэг эртний байж. Тий. Тэгэхээр бид нар тий одоо нэг баар сав эднийг нэг жигшээд ах хэрэггүй юм. 5000 жилийн тэртээ бидний өвөг дээдс тий тэрийг аль хэдийн байгуулсан хүнд ийм хэрэгцээ байдгийг ойлгоцсон байсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нийтийн зориулттай одоо 3 дахь орон зай л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл гэр бүл одоо хувийн орон зай. Сүм бол шүтэн ёслолын бурхны орон зай. Уушин газар бол нийгмийн орон зай. Монголчууд ийм 3 дахь орон зайтай дөнгөж болоод байгаа гэсэн үг. За нийгэм журам буюу коммунизм байгуулах туршилт эхлүүлэхдээ большевикууд арх үйлдвэрлэлийг гартаа оруулсан. 1917 оны октябрь ёсглаар эдгээр архины үйлдвэрийг яг бүгдийг гартаа оруулаад Оросууд архинаас төсвийнхэн бүр маш их хувийг бүрдүүлдэг гэсэн баггүй. Тэгэхээр энэ туршлага монголчууд зааж өгч адилхан бас энэ чинь тэ большевик одоо коммунист нийгэм байгуулах юм чинь. Тэгээд Монголын засгийн газар яасан гэхээр Оросуудаас тэр туршлагыг аваад арх үйлдвэрлэх, импортлох, борлуулах бүх хэрэг мэдлийг засгийн газар авсан Монголын. Монгол ус мөнгөтэй болмоор шүү дээ энэ чинь засгийн газар. За энэ яасан гэхээр амжилттай бас үнэхээр ингээд архинаас үнэхээр чамгүй мөнгө олдог болчихсон. Монгол улсын бүгд найрамд Монгол ард улсын засгийн газар шүү. За ингээд мөнгө олоод сурцсан бүгд найрамд Монгол ард улсын сайд нарын зөвлөл 1959 оны 1 сарын 28-нд дугаар 37 гэдэг тогтоол гаргаж. Энэ тогтоол нь юу гэхээр арх пивний жижиглэн худалдаалах үн хямд байгаад байна. Энэ хямд байгаа нь зарим хүмүүсээс ууж согтууран олон нийтийн хэв ясыг алдагдуулах, хөдөлмөрийн сахилга батыг зөрчих зэргээр нийгэмд хор учруулж байгаа харгалзаа мөн хөдөлмөрчдийн хүсэлтийг үндэслэн архины үнийг нэмэх болж 59 онд хөдөлмөрчдийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрч төссөн мэт архины үнэ нэмэж гэж хүссэн байх нь л дээ. Төсөлтөр гэдэг. Гэхдээ хөдөлмөрчд буюу иргэд архины үнийг нэмээд айл гэж засгийн газараас хүссэн нь юу л бол. За ямар тач ингэ нэмчихээ их мөнгө олох гэдэг тэр засгийн газар чинь. За ингэ яасан гэхээр архины үнийг Улаанбаатарын ресторануудад 60% нэмээд, Гуанзуудад болохоор 40% нэмээд, харин бусад газарт одоо дэлгүүр оршинч 40% нэмжээ. Мөн пивний үнийг нэр төрлөөр нь ялгаад зүгээр ямар зүгээр шошготой бүгд шар яриг гэхдээ тэр нь одоо ямар шошготой байгаас нь хамаарат ингээд ялгаатаагаар огцом нэмчихэж байгаа үнэ. Жишээ нь Алтай Баяр гэдэг 2 шар яргийг 85% нэмжээ. Орхон Туул гэдэг 2 шар яргийг 78% нэмжээ үнэ. Нийслэл шар яргийг болохоор 83% нэмжээ. Ингээд тус нь зүгээр өөр нэртэй байсан гэнэ. За арх шар айргийн үнийг хэр их нэмснийг харуулах нэгэн жишээ хэлье. Энэ яг ингэж нэмсэн нь ямар учиртай гэдэг. 1959 оны 2 дугаар сард хэвлсэн одоо нэг ийм юу чагсаалт. Улсын үйлдвэрийн ба аж үйлдвэрийн барааны жижиглэн худалдаалах үнийн чагсаалт гэдэг нэг чагсаалт байна. За тэр чагсаалтан дээр чинь Улаанбаатарт хоньны 1-р махны үнийг нь килограмм 5 төгрөг байхаар ингээд тэнд бичсэн ба 5 төгрөг байна гэдэг. Гэхдээ нэг хачиртай юм хэлэхэд 60 онд, 65 онд, 70 онд, 75 онд, 80 онд килограмм ах 5 төгрөг хэвээр л гацсан. 20 30 жил. Ингэж хүчээр барьдаг учраас үнийг бүх юм ингэж яг үнээр явж илээ. Энэ дунд харин арх пивний үн сугах сөйлэн зэ. Яг тэр нэг надаа юу нэг одоо маа гомбо тэгж байгаа юм харуулах. За тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр нэг лонх архийг дэлгүүрээс 4 кг махны үнээр авна гэсэн үг. Дэлгүүрээс 4 кг махны үнээр. Улаанбаатарын ресторануудаас болохоор
1 лонх архийг 7 кг махны үнээр авна гэсэн үг. Тухайд. Тэгэхээр өнөөдөртэй харьцуулбал өнөөдөр хоньны ястай мах цаа нэг 18-аас 19 мянга, за нэг 20 мянга гэж бодъё л да. Килограмм нь тий. Тэгэхээр 1 лонх архийг буюу 0.5 литр ярьж байна. 1 лонх гэж 0.5 литр. 1 литр ч хүрэхгүй. Хагас литр архийг дэлгүүрээс 80 мянган төгрөгөөр авна гэсэн үг. Дэлгүүрээс тухайн үед. Эсвэл ресторанаас 140 мянган төгрөгөөр л авна гэсэн үг. Тэгэхээр арх ухах хэрэгцээ гарлаа гэж бод. Ямар нэгэн баяр ёслол тэмдэглэж гэж бод. Ерөн зүгээр уумаар гэж бод. Хүмүүс би буруугаар битэл гарч цэн чинь 50000 жилийн өмнө хүн төрлөخت уумаар байсан ш. Би ганцаар уумаар байгаа биш. Тэ? Та популист битээ зан гаргаарай. Яагаад гэвэл тэ? Энэ амарч хууш. Хэрэг уумаар байл тэгэхээр тэ? Ийм өндөр үнээр авна уухаас өөр аргагүй болох юм. За, хувь зайны шоглоом гэмээр бас нэг жишээ байгаа. Сая чинь 59 оны тогтоо шүү дээ. Яг ингэж үн нэмэхээс 2 жилийн өмнө буюу 1957 онд хэвлэгдсэн нэг Сумья гэдэг хүний авсаархан гарын авлага байгаа. Энэ тогтоол гарахаас 2 жилийн өмнө шүү. Энэ яг хувь зайны тоглоом гэж хэлсэн гэр энэ гарын авлага дээр нь гэрийн дотор эдэш уушны зүйлийг яаж бэлтгэж болох вэ гэдэг ийм ном баггүй. Тэр гарын авлагад пив эсгэх арга гэдэг нэг ийм хэсэг байгаа. За. Жорыг нь харах юм бол пив биш. Бидний ярьдгаар барашек гэдэг технологи байгаа. Гэртээ 7-оос 10 хоног эсгэх тэр бүтээгдэхүүний жорыг энэ тохимол байгаагаар нь яг уншиж сонирхуулъя. Хэрэглэгдэх зүйлсийн жорно. За 20 литрийн багтаамжтай савнд үүнийг хийх юм шүү. Гэхдээ энэ чинь 57 оны сурах чиг шүү. За сурах чиг гэдэг нь гарын авлага шүү. Том сав жишээ авч ин тий. За 20 битаа. Элсэн чихэр 4 кг. Чангаанз ба ус үзэм шүү 2 кг. Цагаан будаа 2 кг. Талхны хөрөнгө 500 г. Гаралт нь ойролцоогоор 15 литр цэвэр пив гарах жишээ тийм аа. Бэлтгэсэн чангаанз, үзэм, цагаан будаа зэргийг хийхээ өмнө сайтар угаана. Бүх зүйлийг хамруулан хийх ба орох ус нь буслахсан ус байх ёстой. Ингээд эсэж гүйцсэний дараа цэвэр маарлаар шүүх ба сайхан өнгөтэй болохын тулд 0.5 кг эсэн чихрийг хайлгаж хүрэн бор өнгөтэй болохын хамт хийх бөгөөд харин эсэн чихрийг хит түлж болохгүй. Эсэлт гүйцсний эцэст эсэн чихрийн хамт огт байхгүй болсон байх ёстой бөгөөд үүнийг пивний эсэлт гүйцлээ гэж үзнэ гэд. Ингээд 2 жилийн дараа бүх юмний тэ арх пивний үн нэмэгдэх гээд ин гэж байгааг мэдсэн юм шиг ийм гарын авлага дундаа оруулчихгүй. За хүүхд тахч сонсч барашек гэдэг нь яг энэ технологиор гэртээ эсэгдэг юм согтуурлага ундаа. Барашек бол манайхан сайн мэднэ. Ор морны хөндөнөөс ингэж олдоод байдаг тий. Тэр амьд хөрөнгө нь болохоор одоо хүчил төрөгч байхгүй орчин тэгж алкогол гаргадаг бас тийм. Илэн зөвөө мээр бүр аим санаад яг ойлгоч. Бүр аимар бүр санчдаг шүү дээ. Дундаа ингэж байхад айл 80 хүрсэн их бүр 60 жил хамт амьдэрсэн хоёр өгшин байхгүй. Тэгээ манад өвөө бараш хэсэгт имээ 80-тай нөгөөдг нь пар нээж унс ингэж уугч жагаад хагалцсан баг. Тэгээ өвөөгийн уурж исэн сая санаанд орчлоо хөрхи. Имээ уугчаад өвөө далуулдаг байхгүй. За тэгэхээр энэ тохимолтой хамт үе 1957 онд Монгол нутагт барашек албан ёсоор мэндэлснээр хэдүүлээ тооцъё. За энд дурдсан бүх орцыг сая ингээд тэдэн килограмм гэдэг шүү дээ. Бүх орцыг хэрв 1980-ад оны үнээр хэрв тооцъё гэж бодъё л да. 80-ад онд одоо 9 жилээр хэдэн килограмм хэдэн төгрөг байсан гэж тэ. Тэгээ тооцсон бол 1 литр нь энэ барашек 1 литр нь 2 төгрөгөөр гарч байгаа байхгүй. 1 литр нь 2 төгрөгөөр. Тэгэхээр 1980 оны бараа бүтээгдэхүүн үнийн мэдээлэл надаас байгаа. За одоо хэмжих нэгжин литр шүү зэ. Хэмжих нэгжин литр. Тэгэхээр пив 5 төгрөг 27 мөнгө. Арх 55 төгрөг. Энэ яг 80 оны мэдээ шүү. Арх 55 төгрөг. Тэгэхээр 2 төгрөгөөр бараашгүй уу? Эсвэл 14 дахин үнэтэй шараарг уу? Эсвэл 25 дахин үнэтэй арх уу гэдэг сонголт ирж байна гэсэн үг юм. Тийм баз. Маш хол зөрүүтэй байгаа. Тийм баз. 2 төгрөгөөр уу? Тэ. 27. Хоёроор л байл. Тэ. Харин тий. Чинь амар баст. Нэр айл үсттэй айгүйх ингэж бараашиг гэдэг байсан. Тий. Бас дэлгүүр царайшлах зовлонгүй юм чинь бас ингээл очиад тэр ч бас нэг хууль муулаар ингээд тэдэн цагаас зарахгүй марахгүй байлаа шүү дээ. Тэгэл нөгөөдхөө гуйх мөр ямар ч шаардлагагүй гэртээ зүгээр хийж.
За ингээд сайхан шуугтал эсгэн сүгэнж суух нь социализмын тэр материал техникийн баазын дээжээс хүртэх мэт таатай байсан байгаа. Хөдөөдөө айр гэсгээл хоц өөрөн газартаа барааш гэсэд л те. Гэхдээ иргэд бараашиг эсэгдэг болтлоо бас адал явдал туулах юм. Одоо ахаад урагшлан хоёлаа хамтран ажиллаж танилцуулчаад. Одоо бүр нэг сэн адал явдал руу. За нэвтрүүлгийн ивент итгэгчээр Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк гэдэг байгаа. За гэр бүкийн маань ивент гэж хамтарч ажиллаж байна. За эднийх бол одоо маш гоё юм санаачлагыг гаргасан байгаамаа. Одоо бид нар чинь нөгөө үр хүүхдээ одоо хотод өсөж төрүүлж байна те. Яг Монгол ахуу гэдэг тэр ялгарх онцлогынхаа талаар бас сайн мэдгүй аргал хамаалаа одоо ялгадгүй нөгөө юу лээ унага ботох хоёрыг бас тий андуурч эндүүрх одоо ийм тохиолдол жоох энгийн үзэгдэл болох гээд байна. Тэгэхээр одоо би жишээлбэл бас хөгж ухтай хөдөө гадаа явуулчихсан гэхээр нөгөө айл амтан байдгүй. За байлаач гэсэн бас нэг айлд очоод тий хүндрэл учруулад байх бас хэцүү байдаг. Тэгэхээр эднийх болохоор зөвхөн Монгол гэрээр төрөлдсөн захиалгын ийм систем юм бэ тий. Бид нэр одоо нөгөө буудлын янз бүрийн ийм захиалдаг шиг одоо тий яг Монгол малчны тэр орчинд нь шууд тэр одоо тэр айлдаа ингэж захиалга хийх ийм боломжийг гэр бүк бол одоо цогц үйлчлэгийг үзүүлж байгаа юм байна. Тийм би энийг сайхан тайлбарлаад өгч яасан. Одоо ингээд Монголд сайхан хөдөө хэдэн мянган гэр байгаа шүү дээ. Хэдэн 100 мянга ч магадгүй. За 100 мянган гэр байгаа гэж бод. 100 мянган айл те. Тэр айл болгон бизнес хийх боломжтой болж. Ерөөс энэ гэр бүкт нэгдэх. Одоо би нэг за чинь Ховд аймагт байдаг нэг малчин айл гэж бод. Тэгмэл гэр бүк рүү нэгдээд тэнгууд би нэг ингэх гэр манад ирэх юм бол тэдэн төгрөгөө. Би оронд нь өдөрт тэдэн литр тараг өгье, тэ морь унуулъя гэх мэт. Ингээд тэ манад Starlink байгаа. Тэ та интернет санаа зовхгүй гэж юм. Би ингээд өрсөлдөж эхлэх байхгүй. Нөгөө 100 мянган гэртэй хооронд өрсөлдөх. Тэнгүүд бид энэ ч сараа дотоод ээлж уршлаа. Үнэхээр сайн тэ нэр хүүхдээ тэгвэл ийш явчихад ирээ. Тэгвэл ийш явчихад хотод ойрох юм чинь энэ айл руу очиод ирээ. Сайн ховд орох юм бол бүр ийш очиод ирээ гэд бид нар сонголтоо их боломжтой болох байхгүй. Тэгвэл бүр одоо тэ аялал жуулчлалын үйлрэл эхэлж байна. Солонгосын айрам орж ирэх гэж байна. Тэгэхэд энэ гэр бүк одоо бүр улам тий айл бол ингээд өөрсдөө сайхан уралцчих юм бол нөгөө солонгосчууд чинь та нарын энэ гэр бүк рүү ч ороод ингээд захиалга өгч штт. Тэгэх юм бол та нар бөөн долларт олох байхгүй. Монгол ус долларт олох нь хамгийн чухал штт. Ийм сайхан зүйл ш. Тэгэхээр та малчин хүн та сонсч ивэл эсвэл та малчин хамаатан садантай бол энэ гэр бүкийг санал болгоорой. Тэгээ хоёр талтай айгу вин-вин тий. Тэгээ хөдөө бас байх чинь ингээд хотын улсууд ирэх. За тэгээ гадаадаас хүмүүс ирэх гэдэг бол бас маш их юм гайхалтай өдөр болдог байсан. Тэгээ та бүхэн маань гэр бүк гээд одоо аппликейшнийг татаад аваарай. За мөн веб хаяг нь gerbook.com холбогдох хугацааны дугаар нь 72 тэгтэг 88 22 гэсэн байна. Бид нар ч нөгөө аялчин дотор янз бүр экстрем энтер гэдэг ба нэг буудал захиалаад тэндээ байх бол нэг өөр хэрэг. Энэ бол надад бүр тийм адал явдалтай тий. Айлтай бас давхар танилцах, аж ахуйн танилцах ийм гоё боломжийг олгож байгаа юм байлээ. Баярлалаа. Хүүхдтэй нөгөө нүүдлийн соёлыг үзүүлж штэ. За одоо барааш хэсэгдэг болтлоо адал явдал туулна гэсэн штэ. Тэгэхээр арх пивны үнийг нэмсэн нөгөө 1959 он руу буцаж очив. 1959 онд нөгөө арх пивны чүүнийг сух нэмсний гор нь дорхно гарсан баг. За хойтон буюу 1960 оны 10 сарын 20-нд бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчд 198 дугаар зарилгаа гаргахаас өөр аргагүй төрж. Энэ нэг гор болсон байна шүү дээ. Гор нь гарсан. Жилийн өмнө үнийг нь нэмээд айл гэж хүссэн хөдөлмөрчд маань уулын тэгээгүй л зүгээр те үзэгчдийн үлдээр гэж ангуу мардаг шиг. Үнийг нь нэмээд айл гэж хүссэн хөдөлмөрчд арх пивийг болохоор дэлгүүрээс нь хямдхан аваад ресторан дүнтэй учраас гудамж талбай цэцэрлэгт уух үзэгдэл хавт гарсан юм. Гэртээ гэхдээ уумааргүй шүү дээ. Бас эн чинь нөгөө яг тэгэхээр чинь өөртөө мянган жил гэртээ ууж ирсэн ард түмэн ч гэсэн нөгөө энэ гуанзны ачаар ч юм уу те эсвэл туул рестораны ачаар ч юм уу ингээд өөр газар уудаг болсон байсан чинь тэр газруудын үнийг нэмээд гуанз ресторанд үнийг нэмээд тэнгуү дэлгүүртээ зүгээр гайгүй ангууд хүмүүс гэртээ авч орохгүй тэг гудамж л уудсан ба. Тэгэхээр нь ууж согтуурх явдалтай тэмцэх тухай 198 дугаар зарилэгт энэ газруудыг бүр онцлон заагаад тэр газруудад нь арх дар суухыг хоригдсахгүй гэсэн баг. За энэ зарилэгт бас өөр юу гэхээр хүнсний комбинатын сүү тосын завууд, сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлүүдэд шимийн арх үйлдвэрлэхийг зогсоож мөн шимийн арх худалдаалахыг нийтээр хоригдсгоо гэж.
Одоо бүр тэ нөгөө шимийн архиг гэдэг уламжлалтын архийг хүртэл худалдаалахыг шууд одоо хориглож Ямар улс сонир даяар. тэр вэ? Бас болоогүй. Эрстранд 38 ба түүнээс дээш градусын архийг 100 граммаас илүү ихийг хориглосгой гэж зэрлэгдэж байна. 60-нд. Энд ч одоо тий 70 жил юм. 66 жил юм. Уул нь монголчууд зориултын газарт нь зөв боловсон хэрэгэлдэг соёл тогтоод байсан үе. Ингээд энэ соёлыг үүгээр бүрэн өсөн үгүйчиж. Тэр зэрлэгт бүр арх уух орон зайг хүртэл тодорхой бичсэн ба. Одоо сонсдоо. Улс олон нийт албан үйлдвэрийн ажлын газар, нийтийн орон сууц, цэргийн байр, гуанз, хүйтэн хоолны газар, халуун ус, эмнэлэг, амралт, сувлын газар, театр, кино, клуб, улаан булан, соёлын ордон зэрэг олон нийт соёл гэгэрлийн газар арх дарс худалдах ба уухыг хориглосгой гэсэн ба. За яг үүнийг дагах юм бол хаанч вэ? Гэр орноос өөр орон зайвладаггүй. Сайн халуун ус гэсэн чи жоохон. Тий. Тэгэхээр хайшин шахсан байна биднийг. Хамгийн буруу зам руу шахсан биш. Тий. Гэр орон руу шахацсан. Одоо нөгөө за тоогоо тавих барааш хэсгийг арай л хорчхоогүй байсан болохоор нөх хуйлаа хүндэлдэг ухамсартай иргэд маань нөх хөдөлмөрчин иргэд маань бараашиг үйлдвэрлэж гэртээ ухаас өөр сонголтгүй болж. Орон байрнаас өөр очих газарг болсон одоо тэр архитай эн чинь архийг л эдгээр чинь нэг жигшээд штэ уул нь тэр архитэлцтэй тэмцэхгүй архитай л тэмцээд байгаа юм. За ингээд нэгтэй нэг архийг ингээл нэг нүд үзүрлээлээ штэ нөгөөд чинь явж яг гэрт эдэний дэж болон нэг хоймор заларч байгаа байхгүй. Уул нь хаасаагүй байдаг зүгээр энгийн зүйл хүнд тэрийг зүгээр соёлтой хэрэгэлдэг зүйлүүд л одоо эн чинь өөрөө хүчрэхэг болж эхэлж байна штэ. Одоо анзаарч байна. Архи хүчтэй болж эхэлж байна. Яг энэ ч хаасаагүй байхгүй юм чинь. Гэрт бүр ингээд бурхны орон тавигдана гэсэн үг байхгүй. Тэ. Ойлгож байна. Тэгээ ховор болохоор алт үнэтэй байдаг шиг. Тэ. За ингээд нэг орон байрнаас өөрөх очих газар бас архитай төрөөс үзэл сурталын талбарт одоо өрнүүлэх тэр тэмцлээ улам эрчимжүүлж. Коммунистууд алдаа завхарлын шалтгааныг их амархан олдсон шүү дээ. Маш амархан олдог. Тэр нь үргэлж бусдын л буруу байдаг. Их амархан ирнэ. За уйлал тутам хэвлэгддэг согтуурал ба гэмт хэрэг гэдэг эмхтгэл байсан ба. Тэрний 1976 оны дугаарт Ил Эренчин гэдэг нөхрийн одоо арх дарсыг хэрхэн тодорхойлсныг уншицгаая. Энэ арх дарсыг тодорхойлж байгаа шүү. Дарлагч анги, мүлжигч санваартнуудын эцэс төгсгөлгүй учир утгагүй зугаа цэнгэлийн хэрэгсэл. Энэ арх дарс бол үүний сацуу хөдөлмөрчин арт түмнийг мүлжих, төөрөгдүүлэх нэгэн зэвсэг болж ирсэн юм аа арх дарс гэдэг бол. Сүртэй буруутан болгож байгаа. Яг эсэргээр яг эсэргээр нөгөө зэвсгийн чинь улам хурцлаа л байгаа байхгүй эднэр. Нөгөө арх гэдэг чинь улам хурцлаад шүү дээ. Улам л бурхан шүтэн болгож хувиргаад байгааг мэдэхгүй байгаа байхгүй. За ингээд ардын хурлын тэргүүлэгчдийн 1974 оны 120 дугаар зарлиг гарчаа. 74. Эрстран аймгийн төв ганцанд 19-с 22 цагийн хооронд нэг удаа 100 г худалдах одоо тийм боломжийг л олгоно. 19-с 100 г л уух юм байна. Тий 19-с 22 цагийн хооронд. Бусад цагуудад болохоор зарахгүй гэсэн. Тэгэхээр энэ цагуудад 100 г нэг л удаа. Одоо бодит төрсөн дээр буухгүй л энэ одоо 100 г уудаггүй гэж. Тий. Нэг Тэр пив одоо яах вэ гэж дараагийн асуудал болох гэдэг нь тий. Нэг пив ихтэж 5 пив багтдаг гэдэг үг байдаг шүү тий. Тий. Тэг яг л тэр боллоо. За бүр алж байгаа зинээр. За энэ тогтоолоос хойш бараашг нь үйлдвэрлэгч борлуулагчтай бүр тийм бие даасан бизнес болж хөгжиж эхэлж одоо тэр зэрлэгт бүр ингэж нөгөө 74 оны яг тэр аль хэдийн одоо 74 он гэд бараашг бүр ингэж хаасаагүй эсэгдэг болсон гэдэг нь харагдаж байгаа. Яг тэгэхээр хэрэг бараашг худалдах юм бол 50-аас 200 төгрөгөөр торгоно гэж. Гэдэг чинь аль хэдийн тэр дийлдэх байсан гэсэн үг тийм. Эдгээр яваад байгаа арга буруу гэсэн үг байхгүй тийм. Хэрэг бүр гэртээ эсгэх юм бол
25-аас 200 төгрөгөөр торгоно гэд. Оо гэрлөө ороод ирлээ. Тийм одоо бүр ингээд тэр хэрэгслийг нь хурааж авахар заасан баг. Бүр согтуу байтугай эрүүл хүнч ойлгохоор ингээд бүр хачин юм болж хуурж. Одоо би гэртээ нэг одоо савн дотор халуун ус хийгээд элсэн чихэр хийгээд мандариний хальс шидчихэд л бараашхан гэж тоосч болох байхгүй. Ингээд миний тэр савыг хураагаад би 50-аас 200 төгрөгөөр торгуулах байхгүй. Ийм гажууд руу орсон гэсэн үг. Би хараа бодлоо л та хэмжээгээр нэрж мэрх юм болов уу? Тэрнээс хөл нэг ундааны савнд л ер нь улс уч хийдэг шүү дээ. Тэгээд хүн хилмигдүүлийг л амархан. Одоо чи жишээ нь зүгээр нэг үзэмтэй шүүс уух гээд тий үзэм хийгээд за жоохон ахаа жоох хэлсэн чихэр хийгээд тэгэхэд гадаа халуун наранд мартаал явчих юм бол тэгэл тэр чинь барааш шүү дээ. Ингээд чи гэмт хэрэгтэй. За бас болов ингэж. Амралт баяр ёслолын урдах өдөр зэ. За одоо зөөндөр 5 өдөр гэж бодъё. Маргааш нөгөө ингээд амралтын өдөр тий. Тэгэх юм бол тэр яг өдрийн 5 өдрийн гэсэн үг шүү дээ. 16 цагаас хойш болон тэр амралтын өдрүүд болон баяр ёслолын өдрүүдэд арх дарс худалдахыг хориглоно гэж. За тэгэхээр одоо чи 5 хоног сайхан ажиллаад баасан гариг өргөө ингээд нэг альжаалаа тайлах гээд нэг газар орох гэхээр чи нөгөө арх зарахгүй. Чи 5 дахь хагасаа бүтэн санд архихгүй байх хэрэгтэй. Тэгэхээр чи ажлын өдрөө уух хэрэгтэй байхгүй. Бүр ингээд гэдэг нөөцлөн эсвэл ажлын өдрүүд дээр уух нь шүү дээ. Бүр ингээд гачин болж. Тэгс мөртлөө ингээд амралтын өдрүүд, баяр ёслолын өдрүүдээр арх зарахгүй. Тухайн цагт хууль зүйн шинжилгээ ухааны доктор Гүнсэн гэдэг хүн бүр их мундаг юм бичиж. Бүгд найрамдах Монгол ард улсад архитаж байх нийгмийн байгууламжийн шалтгаан аль эрт ус цаан ингээл хэвээр мундаг мэдээлэл гарч. Гэтэл яг цаг дээр юу болсон гэхээр арх валют болж ирсэн. Одоо хүч чадал нь бүр доллар болсон. Нэрийг нь цээрлэж гожин гэж нэрлэн одоо бүр энэ чинь те бүр гожин гэдэг юм. Хэцүү өнөрт гэдэг. Арх авилга хэлэх бол бүр гол хэрэгсэл болж. Одоо л ойлгож байна хамгийн ихэнд хэлсэн үгийг. Бид нэр эцэг яагаад те арх гэхэл ингээл те нэг тэгээд идэг чинь хөөрхөн амтан тэднийг тийм булан чагцсан баг. Дэлгүүрээс одоо арх авч хадгалаад хэрэгцээтэй хүнд нь хідэн төгрөг нэмж зардаг нөгөө шагийн бизнес цэцгэлж эхэлж. Ингээд шаг зарсан мөн шаг авсан хүнийг 100-аас 500 төгрөгөөр торгох бүр шоронд суулгахаар зааж. Тэгсэн ч гэсэн эн чинь социализмын хамгийн ашигтай бизнес учраас хөгжиж явсараагаад капитализмтай золгож 90 онд. Яаж чадаагүй. Тэр үеийн дундад цалин 500 төгрөг байсан гэж бодохоор шаг зарсан эсвэл авсан 500 төгрөгөөр торгуулна гэдэг бол аимшигтай үз. Арх дарс уулахгүйгээ төрөөс авсан арга хэмжээ бүхэн бүгд сөрөг үр даавар авчирсан. Хуулиа яс дагах юм бол гэрээсээ өөр арх уух орон зай үлдээгүй. Социализм архийг хянах гэж маш их оролцсон. Хоригдсон, үнийг нэмсэн. Гэхдээ нэг л зүйлийг ойлгоогүй. Орон зайг нь хаалаа гэд хэрэглээ алга болдоггүй гэдгийг эднэр ойлгоогүй. Зүгээр л хамгийн мухарлав. Өөрөөр хэлбэл гэр орон руу шахагдсан. Ингээд бааргүй, пабгүй, уушин газаргүй, нийтийн соёлгүй архиталт Монголд хөгжсөн шалтгаан юм. Саяхны хүртэл явлаа шүү дээ. Мэдээж энд улс орны хөгжил эдийн засаг чухал үр гүйцэтгэл дээ. Гэхдээ тий за улс орон доороо иргэд ядуул хямдыг нь бодоод гэртэл архив нь. Гэртэл үйлнэ, гэртэл дуулна. Өнөөдөр ч гэсэн бид орон байрны архиталтаас салж явах чадахгүй л явна. Энэ ярьсан түүхийн үргэлжлэл ингээл нөгөө сүүдэр нь яваалгаа. Уушин газар бол тэгэхээр архины түүх биш. Хүмүүс хамт байх соёлын түүх уулна. Хүн төрөлхтөнд ягаад мянган жилийн турш нэг ширээний яар цугларсаар ирсэн. Тэ? Урдаа дундаа юм тавьчаад, шараарыг дарс тавьчаад яад бол бидэнд арх пивхээс илүү ярилцах, бусдын тэр анхаарал, сэтгэлээ удлах хэрэгцээ байсан учраас байхгүй. За одоо хоёулаа хамтран ажиллаж ахиж нэг танилцуулаад би одоо зохиол төр байхгүй өөрийн дурсамж ярина. Одоо 90 оноос хойш гажуудлыг ярина. Ахаад бидний орон байр руу социализм чиглүүлсэн бол одоо би тэ арчил биднийг хэрхэн бас гэдэг арчил биш үү? Арчилсан нийгмийн үед хэрхэн орон байр руу чиглүүлсэн нэг түүхийг ярьж байгаа. Надаас нэг юм бодогдоод одоо нөгөө Бээжингийн оюутны хоолны газар ингээ ерөөсөө
пип юм чөлөөтэй зарж идэг. Одоо яг сургуулийн орчинд шүү дээ. Тэрийг гол нь уудаг нэг чирэгч хүн байхгүй тий. Тэнд бол одоо заргаж идэг тийм байдаг. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Од мөндрийн алтан гишүүд маань хамтарч ажиллаж байна. Тэгээд Од мөндөр маань бас 2 дахь жилдээ эхний жилдээс 1050 нэвтрүүлгүүдийг одоо эхлэхээс өмнө танилцуулаад ингээ явсан. За хүмүүс бол маш сайхан дэмжээ. За энэ жил бол бас мөн адил 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд одоо 1050 шинжлэх ухаан танин мэдгүй нэвтрүүлгүүдийг хүргэхээр одоо танилцуулаад хүргээд явж байна. За энэхүү зорилгын хүрээнд бол одоо биднийг дэмжиж байгаа энэ хүмүүсээ ерөөсөө ингэж те нэг группт оруулъя гэдэг алтан гишүүн гэдэг ийм хаалтай группийг нээсэн юм аа. За энэ группт бол одоо нөгөө 1050 нэвтрүүлгээ хуваахаар за нэг нэвтрүүлгийн 90 төгрөгөөр тооцох юм бол 100 мянган төгрөг болж байгаа юм л та. Тэгээд алтан гишүүд маань 100 мянган төгрөгийг одоо бидэнд хандуулсан юм хүмүүс гэсэн үг. За энэ хүмүүс маань эргээд бас энэ хүмүүстээ бид нэр юу өгч чадах вэ? Биднэрт өгөх юм бас байж л байгаа гэд тэ. За тэгэхээр одоо Од мөндрийн маань аяллууд одоо бас олон төв рүү аялж байна. Аяллуудад аялал болгон 100 мянган төгрөгийн хөнгөлөлтөй аялах юм. За сая бас Од мөндрийн маань спорт өдрлөг боллоо. Одоо маш сайхан өдрлөг болсон тий. Тэгээ олон алтан гишүүд маань ирээд одоо караш гинөө одоо хамт зураг ахуулаад хамт нэг баг болж тоглоод маш гоё бүх хүн одоо тий сэтгэл хангалуун сайхан болсон. За Од мөндрийн төрсөн өдөр 4-р сарын 29-нд болдог. За энэ жил бас одоо болно. За төрсөн өдрийн одоо энэ үдшилэг дээр маань бас үн төлбөргүй ингэж оролцох. За үүнээс гадна одоо ингээд те алтан гишүүдийгээ лайв үзэх бидний одоо нэвтрүүлэгч 7 хоногийн дараа арах нэвтрүүлгээ одоо сарын өмнө бичдэг ч юм уу 7 хоногийн өмнө бичдэг ч юм уу. За энэ болгонд бол одоо өөртөөхөө санаа оноо гоё нээлттэй бичээд ингээд бид нартэй ингээд харилцааж явдаг. Ерөнхийдөө алтан гишүүдийнхээ бүр таньдаг хүмүүс шиг ингээд их дотн харилцаа үүссэн байдаг юм аа. Тэгээ хараахан бас бидрийг ингээд дэмжихийг хүсээ шинжлэх ухааны танин мэдгээд өөртөөхөө хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа хүмүүс маань зарим хүмүүс манаас амжихгүй яваад байдаг бах. За худалдаа хөгжлийн банкны 94,000 гэсэн IBAN-тай 4191 тэг 4 518 гэдэг дэлгэцэн дээр гарч байгаа. Од мөндөр танин мэдхийн сувг эзэмшигчдийн данс руу 100 мянган төгрөгийг Facebook нэр болон утасны дугаараа бичиж илгээх юм аа. За зарим хүмүүс маань амжилт төсөө энтергээ явуулчихаар бид нэр жоохон хүнд байдалд ордог эргэж олох боломжгүй болчихдөг юм байлээ. Тэгэхээр та бүхэн маань заавал одоо утасныхаа дугаарыг Facebook нэртэйгээ бичээрэй гэж сануулж байна. За ингээд биднийг үргэлж дэмжиж байдаг алтан гишүүдтэй болон за одоо YouTube дээр бол одоо монгол хэлтэй хүн болгонд ямар нэгэн үн төлбөргүйгээр бидний нэвтрүүлэг бол угаасаа орж байдгаа. Тэгээд энэ хүмүүс маань бол одоо бидний ажилд үнцийг өгч үнэлж дэмжиж байдаг ийм одоо хүмүүс юм. Тэгээд нэг дороо ингээд алтан гишүүдийн групптэй байхаараа бас их гоё. Тэгээд одоо групп дотор олон сонирхолтой бас мэдээллүүдийг би тоорондоо хуваалцаж байдгаа. За баярлалаа. Баярлалаа. За тэр Facebook нэр мэрээ бичих хэрэггүй зүгээр усны дугаарлал бичих. Манайхан өөртөө бас жоохон хүнийг ингээд түүхтэй хөдөл оруулаад байгаа байхгүй. Манай Од мөндрийн өөртөө зүгээр утасны дугаарлахт болоо шүү дээ. Тэгээ яриа л болоо тий. Тэгээ заавал ингээд Facebook-에 бичээл хинт хэрэгтэй. За. За тэгэхээр ингээд явж исэн. Би нэг дурсамж яриа л да. Ингээд анх хөгжим дараал явж исэн. Тэгсэн Бамбруш кафе чинь хамброо гэд газар болцсон. Гэл уушийн газрын соёл цэцгэлж байгаагийн яг тухай чинь ориглон гоё хамброо байсан байхгүй. Яг үндэ. Би ч одоо дөнгөж хоёртой тий. Тэгэл ингээл тэнд нөгөө гитар метар тоглох гол нэг хамтлаг уулзсан орох гол тий. Тоглох гэдэг штеп. Тэгсэн хамброод шараар хамтлаг тоглож байгааг үзэж анх. Хөөх. Монголчууд болон гадаад иргэд ингээ хойлдоос уц бүгд л ачааргалтай ирнэ. Тэгэл амьд хөгжим сонсоод шараарга шимээлтэй амьдрал буцалж байна. Зөөгч барманууд нь ч гэсэн ачааргалтай ирнэ. Тэгэхэд ганх бах тайзан дээр англи орсоор дуулаад өөжгийн ах тэнд гитарыг үйлүүлэл тийм гоё санагдаж байгаа юм. Тэгэл яг тэнчэнс нэрэл яг ийм гоё газар би ч гэсэн байгуулвал гэж бодоод тэгээ найзуудаа ингээд тий радио клуб гэдэг нэртэй ингээд клубыг бид нэр ингээд ажиллуулж илаа шүү дээ. Инфо радио клуб гэдэг манайхан зарим нь миний үеийнхэн бол их сайн мэдэх баг. Монголын хамгийн гоё газар. Тэгэл өдөр болго амьд хөгжмийн тоглолт гарна. Тэгээ тэр үед чинь хөл өмгийг чинь бид нар чинь баар саунд үзнэ гэдэг мэддгүй байлээ шүү дээ. Тийм газарч байгааг. Тэгэхээр бид анх удаага ийм тий пабд одоо клубт хөлөм гаргаж байгаа. Урд нь яаж үздэг вэ гэхээр бид ингээ гэртээ хүүхдээ сэргийхгүйгээд ингээд яг гол гэж ажиллахдаа хүнжлээ хазаад тэгж үздэг байлаа шүү дээ. Тэгсэн чинь анх удаага ингээд бүр тий битүү чигцэн тий гартаа ингээд пив яц жоохон халдчихсан тий. Тэгээ гол орохыг бөөнөр дийж яг ингэж орилж үзэх
анх удаа тэр гоёг мэдэрч юмч. Тэгэхээр Эсчонд бүр ямар байдаг болоо тий. Тэр гоё мэдрэмж. Яг ингээд 2004 5 онд бид яг ингээд нөгөө клубээ байгуулаад хэвээр пиг ороод гисэн чинь 0-0 цагийн хууль гарчдаг байхгүй юу? 12 цагаас хойш ариг дарс. Хаач зарахыг хориглоно гэдэг. Одоо яах юм бэ? Нөх хөлөг бүгд чинь авруудын лиг чинь шөнийн 2 цаг 30 минутаас гарна шүү дээ. Цагийн зөрүү өднөр хэрэг байхгүй 3 цаг 30 минутаас гарна. Тэгэхээр яах юм бэ? Тэр хөлөмгийг ахиа гэртээ үзгөө. Одоо яах вэ? Тэгэд бид нэгэнт яахгүй юм чинь манай клуб дампуурч эхэлж байгаа юм. Бид нар зүгээр л амьд хөгжим тоглодог, дотроо радиотой, бид нар ингээд гоё юм ярьдаг. Тэгээд хөлөмб гаргадаг тийм л газар байсан. Тэгээд энэ нэг балаа хуулиас болж дампуурж байгаа юм. Бөө ажлын байрал зүгээр байхгүй болсон. Ингээд өчнөө хүмүүс ажилдаа байсан бол ажилгүй л болсон. За тэгэхээр 0 цагаас хойш ажиллах гэж хичээнэ. Тэгэхээр цагдаа нар ирнэ. Бөөнд торгуул. Тэгэхээр цагдаа нарыг хавхуулна. Тэд нар чи хөөрхий өдөр орж иж хоол идэнэ. Заримдаа тэгээд нэг шил арх марх аваад өгчгөр нөгөөдхөө уучна. Ингээд цагдаа бид нар хавхуулын л тэмрэг орсон. Бид нар тэгээд 12 цагаас хойш ажиллагаа болсон гэж бодож байна уу та нар? Тэр шийдвэр гаргасан нөхдүүдээ бид нар ажилласан юм. Бид нар зүгээр л цагдаа нараа гэмтэх хэрэгтэн болгосон юм. Яг үндэ. Цагдаа нар чинь биднийг тэ одоо хориглож мориглох тийм баян хүмүүс биш. Бүгдээрээ адилхан ядуу. Бид нар тэгээд илүү гарсан мөнгөө тэднэрт өгөөд бид нар дампуурсан цагдаа нар маань ч гэмт хэрэгтэн болсон юм. Яг та нар цагдаа нараа шийтгээгүү биднийг шийтгэсэн болохоос. Яг үндэ бүхэн өргөний ардталт байдаг Жулиа чөлөө тэр газар энэ хууль хизээч үйлчилж байгаагүй шүү дээ. Нэг цагдаагийн даргийнх нь л баар гэдэг бид нар бүгдээр Монгол даяар мэддэн шүү дээ. Ийм л хөгийн нийгмийг бид нар л авчирсан байхгүй. Тэр хууль яагаад гарсан? Яг тэгэхээр хүүхдийн болормаа гэд нийслэлийн засаг дарга байсан боловсролын сайдчаас нэг хүүхдийн нэрээр авгалсан нэг эмэгтэй хүүхэд нь согтуу ирснээс болоод уурандаа маргааш нь тэр шийдвэр гаргасан байхгүй юу? Ийм л хачин бол дээ. Энэ чинь тэ социализмын үеийн хүмүүс үлдэгдлүүд арчилтай золгосон социализмын сэтгүүгээр л байдаг байхгүй юу? Тэгт нь зүгээр тэгээ зогсчихгүй. Сар бүрийн нэг арх дарсгүй өдөр болгосон. 365 хүний 12 нь сар бүрийн нэгэн төрсөн байдэн штэ. 365 хүний 12 нь тэр 12 хүн арх дарсгүй тэмдэглэнэ гэдэг л шийдвэр байхгүй юу? Ялгарлан гадуурч. Энэ 12 хүмүүс нэгдэж нийлээгүй нь хамгийн харамсалтай. Би бүр гутардаг тэр нэгдэж нийлээч. Бар ресторан тэ ажилуулдаг хүмүүс нэгдэж зохион байгуулалтанд орохгүй байсан бэ гэж би угаас дампуурсан. Тэгээд өөр бизнес хийгээ явцсан болохоор ийм нэг гонигтай мэг явсараад очиж манай нэг бүх хотын даргуулаад энийг солино гэж яста бодоогүй шүү. Нэрээ сумын газартаа баярлалаа. Энэ шийдвэрийг халсанд. Тэгэхэд сар болгоны нэгэнд би нөгөө л пост авчихна фэйсбүүк дээр. Энийгээ болооч. 0-0 цагийн хууль одоо энэ тэнэглэлээ болооч. Тэ? Ялангуяа 100 мөн ингээд аялал жуулчлалын үеэр бөөн хүмүүс ирчээд байна. Тэгээ дэлхийн аврах шалгуулалт тэмцээн, хөлбөмбөгийн дэлхийн аврах шалгуулалт тэмцээн бид нар гадаа гой ингээд асарт үзмээр байна. Тэгэхэд нөгөө 12 цагийн хуулиас ч болохгүй. Нэгэн байх юм бол нэгэнд нь бүр дэлхийн авраг шалгуулалт тэмцээний одоо аврагын төлөө ч хүрэл медалийн төлөө нэгэн таарах юм бол арх пив гүз. Тэгэхээр энийг ингээд бичэн штэ. Facebook дээр яадаг гэсэн гэж чи ярихгүй бол үхлээ юу гэнэ. Нөгөө утгаа ойлгохгүй байхгүй. Тэгээд би социализм үеийг мэдгүй. Би харин өөрийнхөө үеийг мэднэ. Би 20-д настайдаа 30-д бараг 40 нас хүртлээр энэ хуулийг мэддэг учраас би юу болсныг та бүхэнд хэлж өгье. Энэ хуулиас болж буудлууд ихсэн. Буудал. Бас хууль бусаар ингэж ажилладаг газрууд гэсэн. Мөн орон байрны архитект ахиа буцаад гэрлүү шилцсэн шүү. Гэрт ямар их орон байрны тэр архитект хүчирхийл болдгийг та нар мэдэн штэ. Эн чинь энэ хуулийн үр дагавар нэ. Дээрэс нь за би нэг газар ажилуулдаг байлаа гэж бодъё те. 12 цагаас хойш ажилуулсан нэг хитэн төгрөл олох гээд штэ, амьдрах гээд штэ. Тэгэхэд энэ зодон бол яах вэ? Миний ажилуулж байгаа газар би цагдаа дууддаггүй байхгүй юу? Дуудах юм бол би өөр хэрэгт орчдөг байхгүй. Ингээд даалт гинт хэрэг өстэй. Ийм хөг юм бид нар 20 жил туулсан шүү. Хоёрдугаар тэгвэл энэ чинь хоногийн 24 цагийн тэгээ 12 нь одоо шөнө оройн цагаар болж илаа гэхэд энд чинь эдийн засаг ингээд бүрэн зогсчихж байгаа байхгүй бас нөгөө талаараа. Тэгтэл нөгөө нэг томоохон улсууд чинь шөнийн амьдрал гэж бас нэг чухал хэсэг, зугаатай хэсэг, гоё хэсэг бас байгаад идэг тий. Тэгээ одоо бүр нөгөө зарим газрууд чинь өөрийн 5 хүртэл ажиллаад за 5-аас тэр нөгөө нэг арх пив зардаг хүмүүс нь одоо болжлоо одоо тий. Тэгэхэд 5
дахиад эхлүүлээд өөр өглөөний цайны хүмүүс нь ашигладаг. Харин тийм. Өөрөөр хэлбэл нэг ийм кавтратыг тий 24 цаг ашиглах юм боломжтой. Тэгээд нөгөө нэг аял зугаалж байгаа хүмүүстэй ч гэсэн аюу тухтай тий хизээч очсон онгорхоо үйждэг тий. Яг тэгвэл яг нөгөө залуунаас маань яг ийм муухай юмд өнгөрсөн болохоор бисээ жоохон бухимдалтай шиж. Яг тэгвэл энэ чи ми залуунаас хайр өнгөрсөн байхгүй. Одоо тэгэхээр яадаг гэхээр ингээд те найзуудтайгаа суух юм бол нэг 12 цагт болчих юмсан гэдэг нэг балаа нэг 70 тухамсар тийм суудсан. Газ уумаар санагдаад байгаа юм чинь. Үгүй манай уухийн бүгдээр тийм ээ. Тоглоомчгүй. Тэгээ манай уухийн чи их орк штэ. Тоглоомчгүй. Энд чинь бид нар анхнаас орк байгаагүй штэ. Бид их соёлтой л байсан штэ. Бид нар чинь ийм болгоцсон байхгүй. Их харамстай штэ ер нь. Бидний 70 тухамсарт нөлөөлсөн байхгүй. Одоо мандрын үнэрхээр шинжил нөгөө төсөөлдөг гэдэгтэй яг адилхан. Ингээл найзуудтайгаа ухаар ингээл нэг дутуул байх юм шиг те юу ингээл бас нэг юм соцрох гэдэг юм шиг хаачих гэдэг юм шиг энэ мэдрэмж чи бидэрт 20 жил ингээд болгоцсон байхгүй. Харамсалтай байхгүй. Тэгээ биднийг ийм ухаан ариг чинь дуушлаарэ энэ цаанаа ийм учиртай шүү. За энийг л хэлж нэг сайхан санаа хамрыг та яа. Тэг цагт өгөхөрлөөс ахих хонторчгүй тийм ийм зуршилтай болсон байсан. За сайхан дотор онгод л хэрлээ энэ гэдэг. Гэхдээ харин бас хэлмэгдэж байгаа шүү дээ бас тий. Тэгэхээр бодлого гаргахтаа тий бүгдийг сайн бодлого хэрэгтэй. Тайлбарлаад хахад хүн ойлгохгүй өө аригч гэдэг юм бас хэцүү. Аригтай тэмцдэг шүү тий. Аригталцтай тэмцдэг ш. За баярлалаа. За баярлалаа. Тий. Тэгээд нөгөө саяхан маш их одоо аригт ар суудаг байсан улсууд энэ төр тий хэдэн жилийн дараа харахаар аригт арсандаа биш нөгөө хөдөлмөрийн орчин аягүй сайхан болцсон тий орлоготой цалин мөнгөтэй болоод энэ аягүй өөр бас талдаа одоо энэний зохион байгуулалт нь явж идэг юм билээ соёл боловсрал гэдэг юм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од мөндрийн алтан гишүүд болон Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк ивент гэж хамтарч ажиллаа. Нэвтрүүлгийн НТV Одондөр радио 107 83.3 сос телефоноор та бүхэндээ хөрлөө. Студид хөтлөгч Зандаа Урна 2 ажиллаа. Баярлалаа Зандаа. За баярлалаа Урна. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.